Эрхэм үзэгч та бүхний амрыг ирье. Эх орны төлөө нэвтрүүлэг эхэлж байна. Монгол Түмний үндэсний уламжлалт их баяр сар шинийн энэ өдрүүдэд цэргийн төв хэвлэл соём сонин 100 жилийн ойгоо уншигч олон түмэнтэйгээ тэмдэглэж байна. Монголын шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч их зохиолч Нацагдурж төр нийгэм зэргийн нэр зүтгэлтэн бичгийн их хүмүүн жадамд нарын үүсгэн байгуулсан ардын зэрэг сонины анхны дугаарын толгой зураг чимэг зэргийг Богдхааны ордны зураач Марзан химээх шар урлаж олон өргөгдсөний 14-р оны хаврын тэргүүн сарын шинэ 1-нд буюу 1924 оны 2-р сарын 5-нд гаргажээ. Монгол улсын орчин цагийн зэвсэг түвшний 100-ны түүхийг баримт болгон алтан хуудаснаа мөгөөлсөн тус сонин нь Монголын хэвлэл мэдээллийн салбарын ууган байгууллагын нэг бөгөөд дайнд оролцсон цорын ганц хэвлэл мэдээллийн байгууллага гэдгээрээ онцлогтой. 100 жилийн түүхэндээ 6 удаа нэрээ солисноос 47 жил улаан од нэрээрээ Монголын ард түмэнд хоногшин танигдсан сэргийн төв хэвлэлийн түүхэн ойд зориулсан баримт киног энэ удаагийнхаа нэвтрүүлгээр үзэгч та бүхэнд хүргье. Хүндрэлтэн үүсэн бүрэлдсэн цагаасаа өнөө хүртэл өдий төдий сууд гайхамшиг бүтээсэн. Орон зай, цаг хугацаа хоёрл саяхныг хүртэл тэднийг хязгаарлаж байв. Уран сэтгэмж, зөгнөл, хийсвэр сэтгэлгээ нь биелэлэн олж, оюун ухааны шидээр оньсон техникийг бүтээж, далайдын гисэн ёроолоос огтор гуйн уудамд хүрэлцэн нэвтэрч чадсан мөнөөх орон зайг ялж эргэшээсний шинж. Харин цаг хугацааны шалгуур нүүдэл шийдэл хүлээсээр хүн төрлөختний өмнө шин сорилт болон үлдсэн хэвээр байна. Гэхдээ бас хоосонгүй. Цаг хугацаагаар аялах машин бүхий уран зөгнөлт кино, хиймэл оюун ухаан, виртуал технологийн мэтийг дурдж болгоч, эдгээр шинжлэх ухаан техник технологийн үсрэнгүй хөгжлийн үндсийн үндэс болсон нэгэн гайхамшигыг хүн төрлөختөн бий болгосон нь бичиг үсэг юм. Хизээч нүүр тулж учраагүй боломжгүй тэр зүйлийг буюу өөр цаг үе нийгэмд амьдарч байсан хүмүүсийн хооронд мэдээлэл мэдрэмжийг дамжуулагч хосгүй эд шид бичиг үсэгт оршиж цаг хугацаа гэрших хамгийн бодиттой оролдлого болох бичиг үсэг эргээд орон зайг ялсан амжилтыг нөхцөлдүүлсэн. Ер нь санны нийтлийн бодлогыг энэ 100 жилийнхийг аваад үзэхэд бол 20-20 оны сүүл 30 оны ихээр бол одоо тийм соён гэрүүлэх одоо бичиг үсэгт тайлагдуулах цэргүүдийг тэгээд тэр үеийн нийтлийн өнтөр бол одоо тийм их энгийн хувьсрын төвшний хэдэн мянган жилээр тоологдох энэ түүхийг товчхон томьёол бол хүмүүний сэтгэхгүй ургуулan төсөөлөх уран зөгнөл саваагүй мөрөөдөл түүнийг бүтээх уйггүй оролдлого төм бүтлгүүтлээс шалгарсан туршлага түүнээс хоримтлагдсан мэдлэгээс шин бүтээл болсон үр дүн гэж хураангуйлж болно. Бичиг үсгийн соёлыг өөртөө нэвч шингээсэн түгээмэл нэг хэрэглэгдэх хүн нь сонин юм. Орчин хорвоо ертөнцийн үзэгдэл юмс сонин сайхан бүхнийг хормын төдийд зөв бүрт түгээх шидэн сонины гайхамшиг бөгөөд хүндрэлтэн цаасыг үйлдвэрлэж эхэлснээр эхэлж хэвлэх үйлдвэрлэлийн хөгжлөөр оргилдон хүрч мэдээлэл технологийн эрен үед уналтад орсон хэдий ч өнөөдөр үн цэнийг бүтээсээр буй. Шин юм гэж сайтар хуучирч мартагдсан зүйл ертөнцийн жамаараа эргэн давтагдахыг хэлдэг. Сонин гэдэг бол нийгмийн психологийг өргөж урд нь явдаг. Зэвсэгтнээс барьж байгаа бодлогын алдаа тогтхол юу вэ? Тэрийг яаж засах арга байна?
Тэр нь урд нь явдаг байхгүй, сонин чинь хөдөлж явдаг. Тэр үед чинь үндэсний хэвлэл гэж ерөөсө залуучуудын сонин, үнэн сонин, хөдөлмөр сонин ингээд манай улаан од сонин дөрвөн сонин гардаг байлаа шүү дээ. Төв хэвлэл гэж. Тэгээд 7 хоногт 3 гарна. Соём сонины бол нийтлийн бодлогын тухайд бол олон зүйлийг хэлж болно. За анх бол мэдээж одоо цэргийн гэдэг тодголтой. Энд бол одоо цэрэг айрам одоо энэ батламгад салбарын үйл ажиллагааг олон нийтэд хүргэдэг байсан бол одоо орчин цагийн буюу одоо энэ арчлын үед бол хурц хүчтэй нийтлүүдээрээ бол бас нэлээд дээгүрж үзсэн ийм сонин. Эх орон сэтгэлгээг яаж одоо төлөвшин дотроо ингээд суулгах уу гэдгийг л улаан од сонин бол маш ихээр тийм өдөр тутам одоо өдөр тутам биш ч гэсэн тодорхой хэмжээгээр одоо улаан од сонин бол цэргүүд маш их нөлөөллийг үзүүлж ирсэн. Би сонссон 1924 онд одоо анхны дугаар гарснаас хойш өнөөдрийг хүртэл 100 жил ингээд амьдраад явж байна гэдэг маань ямар олон аавын хүүхэд, ямар олон ээжийн охин, ямар олон офицер, цэрэг төрүүч нар Монголын энэ эрчүүлийг юм одоо эх орлог сэтгэлгээнд суулгаваа гэдгийг одоо бас хэлэхэд их баяртай байна. Гэрэл зураг анх дэлгэрхэд уран зургийг хоцрогдол хэмээн шатааж байв. Харин уран зураг улам тод оршсоор. Сонин бол соёл юм. Тэнд хүмүүний амьдрал, тэмцэл, амжилт, ялалт, түүх, гутрал, цөхрөл, гуниг харуулсал бүгд буян дээр сэтгэл, хөдөлмөр, мэдрэмж, мэдлэг, хөлс, хичээл зүтгэл нэвч шингэсэн байдаг. Тиймээс сонин амьд. Шинхэн сонины үнэр, түүнийг эргүүлэх чимээ, шимтэн унших мэдээлэл, шинийг өдөөсөн санаа. Энэ бол урлаг юм. Монголын шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч Даш доржийн нацагдорж төр нийгэм сэргийн нэр зүтгэлтэн Наваан доржийн жадам нарын үүсгэн байгуулсан Монгол улсын хэвлэл мэдээллийн мэргэжлийн ууган байгууллагын нэг сэргийн төв хэвлэл соём сонины түүхт 100 жилийн айн мэндийг үе үеийн эрхэм уншигчид, эрхлэн гаргагчид та бүхэндээ хүргэе. Сэрэг айрам зэвсэгт хүчнийхэн 100-ны хөгжлийн түүхийн амьд халуун гэрч үе үеийн дайчин ирсхийн зоригийг бадрааж урмыг тэтгсэн цэргийн сонин салбарын хан төдийгүй улс нийгмийн хөгжлийн манлайлагч, соён гийгүүлэгч, оюун санааны ертөнцийн чиглүүлэгч, эх орноо батлан хамгаалах шудраг ариун үйл хэргийн дуу хоолой, дайчин баатарлаг үйлс, шаргуу хөдөлмөрийн ох манлайн болон түүхэн үүргээ гүйцэтгсээр 100-ыг үдэж 2 дахь 100-тайгаан инхүү учлан золгож байна. Анхны нэр нь бол ардын цэрэг нэртэй. Нэг дум бүрөө илээж байгаа журам цэргийн офицертай хүний зурагтай. Наваан доржийн жадан ба нацаг дорж хоёр гарын хэсэг зурсан байд. Эрхлэгч гэж. Тэр үе цэргийн зөвлөлийн дарга гэдэг албатай байсан баг. Манай нацаг дорж бол тэр үе цэргийн зөвлөлийн нарийн бичгийн дарга. Гэхдээ яг тэр одоо их нацаг дорж. Тийм үү? Одоо манай сангийн нөрөн дээр жадан ба нацаг дорж хийж байгаа шүү дээ. Тэр хүн одоо ялаа нэг суурийн тавьсан. Тэгэл ил содоо гэж хүн байсан. Тэгэл одоо түрүүн ярьлаа Даштор, Бадрын Сэтэн Дамба манай Эрдэнэ зохиолч шүү дээ. Батулия тэр чинь манай энд манай яам татчаваад цол хоорон цайлан өгөөд тэгээд альжүүлжсэн. Сэргийн төв хэвлэлтэй нэр холбогдох хэдийч намдар түүх үйл хэрэг нь бүдгэрч үлдсэн хүн бол Наваан доржийн жадамб юм. Тухайн цаг үеийн шилдэг сэхэтний хувьд жадамб нь шин тутамд байгуулагдсан улс гэрийнхэн бүхий л үйл хэрэгт идэвхийлэн манлайлж оролцсон боловч онц бүрэн эрхт комиссийн 1938 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуралдаанаар төрийн эсрэг гэмт хэрэгтэн хэмээн 10 жилийн хорих ял хөрөнгийг хураах шийдвэр гаргаж тэрээр шоронд хоригдож байх үедээ буюу 1939 онд таалал төгсжээ. Хожим бүгд наримт Монгол Ард улсын дээд шүүхийн бүгд хурлын 1968 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 9-р тоод тогтоолоор загаатгсан байна. Цэргийн төв судлаач доктор Хурандаа Гамболд
Залуу судлаач Наран Гэрэлд энэ хүний намтар үйл хэргийг судлахыг санал болгосноор тэрээр 2010-аас 2018 онд Жадамбын цэрэг улс төрийн үйл ажиллагаа сэдвээр докторийн зэрэг хамгаалж, олон улсын болон салбарын 13 эрдэм шинжилгээний хуралд элтгэл хэлэлцүүлж, өгүүлэл нэг сэдвт бүтээл хэвлүүлжээ. Соём сониныг буюу ардын цэрэг сониныг үүсгэн байгуулагч Навандаржийн Жадамб гэдэг хүн нь бол төр нийгмийн одоо нэрт тийм томоохон зүтгэлтэн байсан. Гэсэн хэдий ч нөгөө баруунтан гэж хэлмэгдэжсэн учраас одоо болтол ер нь бол түүхийн тавцнаас бараг харчигдсан гэж хэлэхэд бол болно. За одоо түүх судлаачд эрдэмтдэл одоо цөөхөн тоотой мэднэ гэхээс ер нь ард олон нийтэд бол танигддаггүй. За тэр үүднээсээ энэ соём сониныг буюу ардын цэрэг сониныг үүсгэн байгуулсан одоо хоёр хүний нэг бол хамгийн анх санаачлан байгуулсан хүн нь бол одоо энэ Навандаржийн Жадамб гэж хүн байгаа. Тэгээ энэ уг хүн нь бол одоогийн Сэлэнг аймгийн одоо Хушаат суманд буюу тийм ээ Амар Ясаланд хийдээс хойшхно Усан сэр гэдэг газар төрсөн энэ Навандаржийн хоёр дахь хүн байнамаа. Тэгээд тухайн үеийн одоо төр нийгмийн нэртэй зүтгэлтэн гэдгийг одоо юугаар тодтогоод байгаа гэхээр төрийн болон цэргийн одоо бүх салбарт томоохон одоо үүрэг гүйцэтгэжсэн. Баруунд сонин захиалах явдал бага боловч тасралтгүй өссөөр байгаа нь түүх давтамжтай илэрхийлэл. Шинэ Монгол улсын үндсийг Монгол цэрэг тавьж, соёнгийг эрүүлж, эрх чөлөө тусгаар тогтнолоо хамгаалж, хөгжил дэвшилд хөтөлсөн. Монгол улсын түүх бол Монгол цэргийн түүх. Монгол цэргийн түүх бол ардын цэрэг, хувьсгалт цэргийн соёлын зам, улаан одон, улаан од тусгаар тогтнол, соёмп юм. Нийгмийн үед цөөхөн хэдэн сонин байсан. Тэрний нэг нь л одоо улаад сонин байна. Алдаагүй гаргах, үжил зуртлын талаас нь зөв талаас нь гаргах энэ тал дээр л одоо энэ нийлэгчээс эхлээл Канакч редакторууд л гол үүрэг гүйцэтгэжсэн. Тэгээ макетнда тааруулаад тэр болт энэ төр хийдэг байсан байхгүй юу. Тэгээ тэр үед бол ерөөсө дандаа гар ажиллагаа өгөөсөг утгын тийм ээ бүх төрлийн юмыг тэнцэж тэгэл за боллоо гэх юм бол тэгэл нөгөө хэвлэл рүү шилжүүлэх сигнал гэдэг нэг заавал нэг хүн ирж бас хамгийн сүүл уншина. Тэр хүн бол уншаад харин за энэ сонинг хэвлэж болно гэж бүр гарынхаа өсгөө өгсөө хойно улсын хэвлэлийн кабинетийн тэр хэвлэх машин дээр хэвлээл тэгэл гарна да. Зууны түүхийг заатгаж бүтээлдсэн үнэнч уншигчид, эдвхтэн бичигчид та бүхэндээ чин сэтгэлийн гүн талархлаа дэвшүүлье. Манай сонингийн хамт олон болвол дээр үеэс эрдэмлэх хамт олон сонимоч их нэр хүндтэй хүчтэй байсан. Одоо ч гэсэн манай сонин сайхан төвлөгдөд явж байна. Хүмүүсийн тухай хөрөг нийтлэл бол биш сурсан. Үүж ишгвтэрийн бичвэл яа даваасан бөгөөд нэлээд том хөшгөн бичвэл Ахмад даваасан бөгөөд бичдэг байсан дээ. Хоёр дайнд оролцсон Дайчин Баатарлаг түүхтэй цорын ганц хэвлэл мэдээллийн байгууллагаас Монгол улсын ерөнхийлөгч, зэвсэг түвшний ерөнхий командлагч, ардын их хурлын депутат, улсын их хурл, засгийн газрын гишүүд, сайд нар, дипломатчид, төр сойрхсон 6 генерал, эрдэмтэн докторууд гээд төр нийгэм цэргийн зүтгэлтнүүд, шинжлэх ухаан, урлаг, соёл, спортын алдартан гавьяатнууд, бизнесмэнүүд олноор төрөн гарсан нь манай хамт олонны бахархал төдийгүй тэднийхэн үйлс бүтээлийг алдаршуулж, өргөн олноос сурталчлах өнөө цагийн бидний эрхэм үүрэг хэмээн хүндэтгэж, нэгэн зууны түүхээ баримтаглан, нараачийн зуунд өртөөлөн залхамжлах ирээдүйн хожтой үлдээж буй энэ билээ. Монгол улсын зэвсэг түвшний анхны оролцсон үүрэг буюу Иракийн эрх чөлөөний ажиллагаанд манай сонины сэтгүүлч Цэ Төрмөг гэдэг сэтгүүлч маань эхний үүрэг гүйцэтгэж эхний шанг татснаар бол манай сонины хилийн чандад үүрэг гүйцэтгэх сэтгүүлчдийн цугаа эхэлсэн байгаамаа. За Төрмөгийн дараагаар 2003-аас 4 онд
Иракийн эрхжүүлэлт ажиллагааны 2 дугаар ээлжинд би зэрэг сэтгүүлчээр өөр гүйцэтгсэн. Бүгд найрамд хүмүүцүүд улсад явагдаж байгаа нэгдсэн үндэсний байгууллагын мандаттай энхийг сахиулах ажиллагааны 2 дугаар ээлж болон 9 дугаар ээлжинд одоо хэвлэлийн төлөөлөгчөөр өөр гүйцэтгсэн. Тэгээд энэ одоо энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцсон маань бас мэргэжил нэгт бусад одоо нөхдөөсөө бас ялгарах нэг онцлог гэж би харж ингэж бас барахж явдаг. 100 жилийн түүхтэй одоо сонирхоо редакцаас бас анхлан үүрэг гүйцэтгсэн эмэгтэй цэргийн албаагч гэдгээр бас бахархаж явдаг юм аа. Манай 2 дугаар ээлжийг үүрэг гүйцэтгэж ихтэй 14 хоногийн дараа бидний үүрэг гүйцэтгэжсэн Чарлиг базад цэрэг боддоос арчин автомашин довтолж Монгол цэрэг хаалгыг анх таслан зогсоосноор бол энгийн сахиулах үйл ажиллагааны хамгийн анхны амжилтын төх эхэлдэгэ гэж боддог юм аа. За энэ ээлжийн сэтгүүлчийн хувьд бол 7 хоног тутам сонин мэдээгээ боловсруулж илгээж байсан. Мөн цэргийн багийн 7 хоног тутмын цэрэг гэдэг сониныг ангуудаад дэлхийн халуун зэг дээр санаачлан гаргаж байсан байна. Манай хамт үүрэг гүйцэтгэжсэн бүрэлдэхүүний таашаалд нийцсэн арга хэмжээ болдог гэсэн юм аа. Цэргийн сэтгүүлчид одоо ажиллагааны газрын оронд үүрэг гүйцэтгэж байгаагийн нэг одоо онцлог давуу тал бол эх орондоо одоо өрнөж байгаа альва одоо үйл явдлын мэдээллийг бас тэнд энхийг сахиулж байгаа энхийг сахиулагчтай хүргэх хамгийн гол нь бас хүний газар тийм ээ хөлс хүчээ урсгаад ингээд энхийг сахиулж байгаа цэрэг дайштынхаа үйл хэргийг олон нийтэд сурчлан таниулах ийм одоо гол үүргийг гүйцэтгэж ингэж ажилладаг. Тэгээ ажиллагааны газрын орноос бас олон одоо энхийг сахиулагчдын ярилцлага, сурвалжлагуудыг ингэж хүргэж өөрийнхөө сониор болон төвийн одоо зарим хэвлэлүүдээр ингэж хүргэж ажиллах нь бол бас бидний гол одоо үүрэг. Тэр сонин дээр болов бид нэр 7 хоногор үйл ажиллагааныхаа явцыг онцлох юмнуудад дурдаад явцдаг байсан. За тэгээд сонин маань 3 дугаар ээлжээс гэж уламжлагдаад 10 дугаар ээлжийн хүртэл дуустал бүх ээлжүүд сонин гаргасан. За энэ сонин маань одоо тэгээд Иракийн эрхжүүлэлт ажиллагаанд оролцсон Монгол улсын дэвшигчдийн нэгэн үеинд төв болж үлдсэн гэж бодож байгаад бахархалтай санагддаг байгаа. За үүнээс гаднаас тэнд үүрэг гүйцэтгэж байгаа энхийг сахиулагчдынхаа одоо сэтгүүлчийн хангаалт тэднийхээ одоо соёл хүмүүжлийн ажилд бас ингэж оролцож явдаг нь бол одоо цэргийн сэтгүүлчдийн цэргийн сониноос үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн сэтгүүлчдийн бас нэг гол ажил байдаг. 40 жилийн зүтгэл Бурмаагийн хөдөлмөрийн дэвтэрт ажилд оров, тэтгвэрт гарав гэсэн хоёрхан тэмдэглэгээ байдаг нь цэргийн сонины түүхэн дээд үзүүлэлт юм. Тэрбээр бичээчийн курс төгсөж 1978-аас 2018 онд Улаануд сонинд бичээчээр тасралтгүй 40 жил ажиллажээ. Нэг байгууллагад нэг мэргэжлэр он удаан жил ажилласан түүний талаар ажил мэргэжилтэд чадварлаг, хамт олондоо чин сэтгэлтэй, цэргийн сониндоо үнж зүтгэлтэй нэгэн байсныг өнөөдөрч хамт олон дурсан өгүүлдэг юм. Цэргийн төв хэвлэл 100 жил. Ер нь дандаа гараа бичсэн текст дэрнэ. Тэрийг тэгээ бурмаагч нэг компьютертэй. Тэн дээрээ ээлжлэл бурмаагч нөгөө гараар бичсэн тексттэй шивэл бурмаагчийг шивээд дуусан гут нь би их юм бэлддэг байсан баг. Тэгээ бурмаагч болохоор нөгөө юугээ хүний гараар бичсэн текстийг айгуу сайн юу яана гаргана. Ямар ч муухай бичсэн текстийг л гаргана. Дөнгөж компьютер орж ирээ. Компьютер дээр ихэн бэлдээд удаагүй байхад нь би ажилд орж исэн л да. Тэгээд их бэлтгэгч ер нь ихэнх юм бичгийн машин дээр юу хийдэг гэсэн хүснэгт юу одоо тэр үед бичлэгийн шагнал гэж өгдөг байсан. Бичлэгийн шагналын хүснэгт тэгэл цалингийн хүснэгт алдан бичигднээс бүгдээр л бичлэгийн юугаар явдаг байсан. Бичгийн машинаар бичдэг байсан байхгүй. Тэгээд компьютер руу шилжээд компьютер дээр сонирхоо ихийг бэлдэх болоод нөгөө компьютер сайн мэдэхгүй хүмүүс чинь өчнөө олон бараг л чинь 3-4 хоног хонж ижил нэг дугаар гаргаж ирсэн. Нийтлэл уран бүтээлийн чанар, контент хөгжүүлэлтийг шин шатанд гаргах, тэдгээрийг олон нийтэд хүргэх платформуудыг нэмэгдүүлэх, үйл ажиллагааныхаа үр дүнд тоон болон чанарын анализ хийх замаар уян хатан маневрлаг менежментийг хэрэгжүүлэх зорилгыг дэвшүүлэн ажиллаж, тодорхой үр дүнд хүрч байна.
улаан уд байгаасаа хэсүүлээ салбарын сонин гэлтгүү маш сайн гүйцэтгэжсэн. Яагаад гэвэл салбар байгаа болж бүтгүй юм шүүмжлэл зүйлсийг бол сурвалжилж нийтлэлээ тусгаж энэнийх нь нэрээр батлан хамгаалахын удирдлагууд арга хэмжээ авч тэр байдал сайжирдаг ийм жишг тогтсон байсан. Энэгээр бол сонины маань нийтлийн бодлого бол бас онцлогтой байсан. Хоёрдугаар хүний нөөцийн хувьд бол бас нэг онцлог зүйл байдаг. Юу гэхээр залуу боловсон хүчнүүдийг сургаж дадлгажуулах тал дээр бол маш сайн. Энэ гэрээрээ шулаа дэв школ гэж бүр алдартай сэтгүүл зүйн баг түүхэнд бичигдэж явдаг ийм онцлогтой сонио байгаа юм. Бид нарыг ч гэсэн яг дээд сургууль дахиад нэг төгсөх хэмжээнд чадваржуулж би нийтлэл бичих болон сурвалжлага хэрхэн бэлтгэв гэдэгтээ сургаж авсан талархаж явдаг да. Мэдээллийг боловсруулагчид хэрэглэгчтэй татах гэж ухаан заран өрсөлдөдөг ийм цаг үе биднийг хүрээлж ихээхэн мэдрэмж, оновчтой шийдэл, уян хатан шуурхай ажиллагаа, шаргуу хөдөлмөрийг шаардаж байгаа нь шинэ сорилт болж байна. Сайн гүйцэтгэж байх нь хангалтгүй. Харин шинийг эрэлхийлж, санаачилж, түүчилэх нь манай залуу бөгөөд эрч хүчтэй хамт олонны эрхэм үнэт зүйл юм. Цэргийн төв хэвлэл 100 жил. Цаг үетэйгээ нийцсэн заримдаа түүнээс ч төрүүлсэн шинэлэг санаачлахууд манай хамт олонны бахархал төдийгүй урагш итгэлдээ тэмүүлэх урам зориг болдог. 100 жилийн сонин гарчнаа тасралтгүй гарчнаа гэдэг чинь энэ сонин 100 жилийн туршид болсон цаг үеийн өөрчлөлтийг, хувьслыг, нийгмийн хувьсэл өөрчлөлтийг, нийгмийн сэтгэлгээний өөрчлөлтийг хурдан шуурхай мэдэрч тусгаж, тэрнтэй хөл зохицож, хөл нийлүүлж, хөгжилтэйгээ хөл нийлүүлж явж чадсных л гэж гол үр дүн юм да. Ахмад уугийнхаа бий болгосон энэ гайхамшигтай амжилтыг 21-р зуунд мэдээлэл технологийн зуунд үргэлжлүүлж авч явах, үргэлжлүүлж энэ байгууллагыг өнгө төрхтөө Монголын хэл мэдээллийн орон зайд өөрийн гэсэн өнгө төрхөө хадгалсан, өөрийн гэсэн стил имиж, хэв маягийг бүрдүүлсэн чигээр нь хадгалж авч үлдэх нь бол манай хамт олонны нэн тэргүүний зорилт байгаа. Бид бүхэн идэвхтэй, эрч хүчтэй, мэрэгшсэн ийм хамт олон байхыг зорж ажиллаж байгаа. Бид судалгаанд үндэслэн орон нутагт хурж ажиллах, зорилтод сонин гаргах, сошиал орчинд мэдээллийг оновчтой шуурхай хүргэх, хүний нөөцийг чадварчуулж, хамт олныг төлөвшүүлэх, сурч хөгжих боломжоор хангах, бусад ижил төстэй байгууллагуудын төлн байх, тасралтгүй өсөн нэмэгдэж байгаа мэдээллийн эрэлт хэрэгцээг технологийн дэвшил шийдлэр хангахад голлон анхаарч байна. Орон нутагт батлан хамгаалах бодлого зорилт үйл ажиллагааг сурталчлах, ялангуяа иргэдийн их оронч хүмүүжил ухамсарыг дээшлүүлэх чиглэсэн үйл ажиллагааг бол идэвхтэйгээр явуулж байгаа. Орон нутгийн хамгаалтын энэ бодлого тогтолцоо бол Монгол улсын үндэсний аюулгүй байдал, Монгол улсын бүрэн бүтэн байдлыг хамгаалахад маш чухал үүрэгтэй учраас энэ дээр одоо иргэдийн оролцоонд тулгуурласан иргэдийн үндсэн үүргээ биелүүлэх энэ зорилго ухамсарыг төлөвшүүлэхэд бид бүхний үйл ажиллагаа бол бүхэлдээ бол чиглэгдээд явж байгаа. Үйл ажиллагааных нь ижил төстэй байдлаар нь цэргийн сонин студ хоёрыг нэгтгэн хүчирхэгжүүлж, өөрийн гэсэн ажлын байртай болох асуудлыг шийдвэрлүүлсэн нь бидний хувьд урам, итгэл, ирээдүй юм. 2020 оны 12 дугаар сард хоёр энэ одоо хэл мэдээллийн байгууллагыг нэгтгэх энэ шийдвэрийг өнөөдөр одоо бодитоор хэрэгжүүлж үйл ажиллагаагаа нэгэн зүг, нэгэн мөр болгож нэг байгууллага болгонд төлөвшүүлэх энэ үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлээд явж байна. Тэгээ бид бүхэн үйл ажиллагаанд зөвхөн одоо удирдах дээд байгууллагаас өгсөн үүрэг даалгаврыг онц сайн биелүүлэх нь бол хангалтгүй гэж ингэж үзэж байгаа. Тийм учраас манай залуу болсон хүчин, манай залуу эрч хүчтэй хамт олон бол үргэлж шинийг эрэлхийлж, санаачилж
тэрийг бодит ажил хэрэг болгож үр дүнгийн нүүр бардам одоо хэрэгжүүлээд явж байгаадаа бахархалтай байдаг. Энэ том түүхийг Монгол улсын зэвсэг түвшин бий болгож улс орныгоо орчин үеийн хөгжил дэвшилд хөтөлцөөн гэж би хувьдаа үздэг. 100 нар өртүүлсэн түүхийг бүтээсэн нь бид биш 100 мянгаар тоологдох үе үеийн эрхэм уншигч авахай та буюу эрдэм оюунч үтсэн эрхэм олон уншигч танаа мэхийн эсэлж шин сэтгэлийн талархлаан дэвшүүлэн илэрхийлье. Хамтдаа 2 дахь зууны хан хөгжлийн хүрдийг энэ мөчөөс эргүүлцгээе. Эх орны төлөө нэвтрүүлэгтээ хамт байсан эрхэм үзэгч та бүхэндээ баярлалаа. Эх 7 хоногт шинэ мэдээлэл сонирхолтой нэвтрүүлгээр иргэн уулзлаа. Түр баяртай.